Орос ардын шидэт үлгэр элбэт зурхайн тушаалаар нэгэн өвгөн 3 хүүтэй юмсанжээ. 2 том нь ухаантай, харин баг хүү Эмилиан тэнэг гин. 2 ах нь гар хумхихгүй ажилдаг байхад Эмилия өдөржингөө пэшин дээр хөвтөж юу ч хийдэггүй, юу ч сонирхдаггүй ажээ. Нэг удаа ах нар нь зах явж гин. Бэр эгчнэр нь Эмилияг дуудан. Эмилия, усанд яваад ирээч. Залхуу өрөөд байна. Эмилия минь дээ ус аваад ирээч дээ. Залхуураад байх юм бол ах нар чинь чамд билег авчирч өгөхгүй штэ. За явхаас гэж хэлээд Эмилия пэшин дээрээсээ буугаад хувцсан өмсөн хувин сүхээ аван гол руу явжээ. Мэс завчин харз гаргаад хувингаараа ус утгаж авчихсан мөртлөө харз руугаа хараад зогсоод л байв гин. Юу гэвэл харзанд цурхай загас байжээ. Эмилия угасхийн гараа дүрэн цурхай загсыг бариад авав гин. сайхан шүл болно доо. Тэгсэн чинь цурхай загас гинт хүний хэлээр Эмилия намайг тавиач. Би чамд тус болно шүү гэж хэлэхэд Эмилия инээн. Чи надад яаж тус болох юм? Өнгөдөө би чамаа гэртээ аваачна. Бэргийн эгч нар маань чамаар сайхан шил чананда. Эмилия намайг тавиач штэ. Юу өснэг чинь цөмийг би биелүүлнэ. За. Харин чи эхлээд худлаа хэлээгүй гэдгээ үзүүлээд. Тэгвэл тавин шүү. Эмилия. Одоо чи тэгвэл юу хүсэж байна? Хувинтай ус минь цалгилгүйгээр хурдан явж хариг гэж хүсэж байна. Тэгвэл чи тогтоож яв. Ямар нэг юм хүсгээрээ. Эмилия миний хүслээр элбэт цурхаан тушаалаар гээд хүссэн юм а хэлж байна. Эмилия миний хүслээр элбэт зурхаан тушаалаар хувинтай ус минь өөрөө хурдан явж хариг тун гэж Эмилияг дөнгөж хэлмэгцэл хувингууд нь өөрсдөө гэрийнхээ зүг явав. Эмилия зурхаа загсыг харзанд буцааж тавиад хувингуудынхаа араас явлаа. Хувингууд өөрсдөө явж байгааг тосгоныхон хараад гайхан шуугилдана. Эмилия ард нь инээмсэглэн алхав. Хувингууд гэрт ормогцоол өөрсдөө вандан дээр тавигдав. Эмилияч пэшин дээрээ гарч суув. Бэргэн эгч нар нь дахиад л Эмилия минь дээ, чи бас яагаад хэвтчихвэ? Гарч төлөө хаглаач. Миний залхуу өрөөд байна. Эмилия минь дээ залхуурч хэвтээд түлээг хагалахгүй бол ах нар чинь чамд билег авчирч өгөхгүй. Хурдан гараад түлээг хагалчих. Эмилия пэшин дээрээсээ буухаас дургүйхан байснаа гинэт цурхай загсыг санаж гин. Тэгээд Эмилия миний хүслээр элбэт зурхаан тушаалаар хангинуур сүх гарч түлээ хагал. Хагалсан түлээ өөртөө пэшинд орогтун гэж хэлэхэд сүх вандан доороос өсрөн гарч түлээ хаглав. Хагалсан түлээ өөртөө пэшинд орж өргөдөв гин. Бэргэн эгч нар нь дахиад л Эмилия, манай түлээ дууслаа. Ууланд очиж мод авчираач. Та нар өөрсдөө авчихгүй юу? Төлөөнд ямар эмэгтэй хүн явдаг юм уу? Миний залхуу өрөөд нь штэ. Тэгвэл одоо яа гэх вэ? Ах нар чинь чамд билег авчирч өгөхгүй дээ. яах жарга байсангүй. Эмилия пэшин дээрээсээ бууж дулаан хувцсан өмсөд олс сүх аваад гадаа гарч чарган дээрээ суугаад Хөөе, хаалгаа онголгоорой гэж хашгирав. Энэ тэнгийг хараач. Морой хөдлөөгүй байж чарган дээр сууждаг чинь юу вэ? Тэнэг амтай. гэж бэргэн эгч нар нь шуугилдав. Надад морь хэрэггүй. Эмилия миний хүслээр элбэт зурхаан тушаалаар чарга минь ойроо давх гэж хэлэхэд чарга нь өөрөө хаалгаар гарan давхилаа. Харавсан сумшгил хурдлаа гин. Тусгоныхоо дундуур цас манарган давхиж торч тэгэлсэн хүнийг дайрч түлхэн өнгөрөв гин. Хүмүүс бариад ав. Хөөе тэрнийг бариад ав гэж хашгиралдана. Эмилия энэ бүгдийг огт тоосонгүй чаргаа шавдуулсаар ойд ирлээ. Эмилия миний хүслээр элбэт зурхаан тушаалаар хурц хангинуур сүх минь хуурай мод хуглан цавч унсан мод чарган дээр хураагд урт олсоор уягдан дарагд гэж Эмилияг хэлэхэд сүхэн хуурай мод цавчин унгаж унсан мод түлээ чарган дээр ачигдан уяа олсоор уягдан дарагдав гин. Дараа нь Эмилия сүхэндээ өргөж даахуз бороохоо завчиж өг гэж тушаав. Тэгээд л Эмилия миний хүслээр элбэт зурхаан тушаалаар чарга минь гэрлүүгээ давхиад өгөөч гэж шивгэн. Чарганд гэрийнхээ зүг хурдлан давхив. Дахиад л нөгөө хүн амтныг дайрч түлхэн унгасан годамжаараа өнгөрч явтал тэнд уурлаж өшөрсөн хүмүүс хүлээж байв гин. Эмилияг шүүрэн авч чарган дээрээс нь унгах гэж татаж чангаан балбаж нүдэн хараан загнав гин.
Эмилия тэсгээн байж аманда Эмилия миний хүслээр элбэд сурхаан тушаалаар бороохоо минь эднийг полио гэдэл нь балбаад өгөөч. гэж шивнэжээ. Бороохон хүмүүсийг балбаж нүдэж гарахад хүмүүс зүгтэн одоогүй. Эмилия гэртээ ирээд пишн дээрээ гарan хөвтжээ. Эмилиягийн энэ явдлыг хаан сонсоод ордон давчир гэж нэгэн цэргийн дарга явуулжээ. Дарга тэр тосгонд нь ирж Тэнэг Эмилия гэж чи юу? Яах гэв? Хувцас хурдан өмс. Хаанд чамааг аваач өгнө. Залхуу үрээд байна. дарга уурлан Эмилияг алгадаад авав. Тэгэхэд Эмилия аманда Эмилия миний хүслээр элбэд сурхаан тушаалаар бороохоо минь энэ даргыг болио гэдэл нь балбаад өгөөч. гэж шивнэжээ. Бороохоо үсрэн цэргийн даргыг балбаж нүдэхэд дарга ам мэдэн зүгтэн одов. Эмилияг авчирч чадаагүйд хаан ихэд гайхан Тэнэг Эмилияг авчрахгүй бол толгоогч навын шүү. гэж хэлэн хамгийн том генералаа явуулав. Генерал үзэм чавга боов жигэр худалдан аваад өнөөх тосгонд нь ирж Эмилиягийн бэргэн эгч нараас нь Эмилия юунд дуртай болохыг нь асуужээ. Ээлдэг зөөлөн ярьж гоёмсог хүрэм амлах юм болж манай Эмилия юу ч гуйсан хийгээд л өгнө. Юу ч гэсэн заал гиндэ. Генерал Эмилияд үзэм чавга боов жигэр өгөөд Эмилия, яагаад чи бишэн дээрээ хэвтээд байгаа юм? Аль хоёул хаанд бараалах юм. Энд дулаахан тухтай байна. Эмилия, хаан чамайг ханаж задтал чин дайлж зочлоо шүү. Миний залхуу өрөөд штий. Эмилия, хаан чамд гоё хөрөм, гутал, малгай бэлэглэн дээ. За. Би ерөөсөө хараас чи очие. Эмилия миний хүслээр элбэд зурхаан тушаалаар халуухан пишин минь хоёулаа хааны ордон руу явъя гэж хэлэхэд байшингийнх нь үнцэг болон шажигнаж дээвэр нь ганхаснаа хан туурга нь ховхрон пишн нь шууд л гадаа гарч замаар орон хааны ордон руу чиглэлээ гэв. Энэ юу вэ? Энэ Эмилия мөн үү? Эмилия бишэн дээрээ суугаад ирж байна. Эмилия чиг олон хүнийг дайрсан байна. Олон хүн гондол зарга мэдүүлсэн. Тэд чинь өөртөө чарганы замаас холдоогүй штий. Энэ үед хааны охин Мария гүнж цонхоор харж байжээ. Эмилия гүнжийг хараад аманда шивгэнэв. Эмилия миний хүслээр элбэд зурхаан тушаалаар хааны охин надад хайртай болог. Алуухан пишин минь харьцгаая гэж хэлжээ. Пишин эргэн давхиж гэртээ орж дайсан байранда байрлав гин. Эмилия пишин дээр хөвтөдгээрээ хөвтээд л байж. Гэтэл хааны ордонд хашгираан уйлан нус нулимс болж гин. Мария гүнж Эмилияг санаж Эмилияг ол байж сууж чадахгүй Эмилиятаа суулгаач гэж хаан эцгээсээ хайлан уйлан гуйна гин. Хаан гунихран байснаа генералаа дуудан Эмилияг амьд ч вэ өгсөн ч вэ хамаагүй. Заавал авчир. Авчрахгүй бол толгоогч навна. генерал амтад дарс даруулах 100 шаваад Эмилиягийн дэрэн түүнийг дайлж зочлов гин. Эмилия ууж идэж согтоод унтахаар хэвтжээ. Генерал түүнийг чарган дээр ачин хаанда аваад ирж гин. Хаан төмөр бүслүүртээ том торх авчир гэж тушаав. Тэгээд тэр торхондоо Эмилияг өөрийн охин Мария гүнжтэйгээ цуг хийгээд гаднаас нь давирхаадан тэнгист хаяжээ. Эмилия унтаж сэрсэн чинь тас харанхуй хөдөлж болохгүй давчуу байхад гайхан би хаана байна? Эмилия минь ямар уйтай хорсолтой юм бэ? Биднийг торхонд хийгээд тэнгист хайчихсан. Чи хэн бэ? Би Мария гүнж байна. Эмилия миний хүслээр элбэд зурхаан тушаалаар далайн ирчид салхи минь давирхад том торхыг минь улайрын шаргалдах элсэн дээр усгүй хуурай эрэг дээр гаргаж хаяач тээ. гэж шивнэ. Хүчит салхи үлээн хүйтэн тэнгис давалгаалав. Төмөр бүслүүрт торхыг түлхэн өмхрүүлсээр эрэг дээр хаяв гин. Эмилия Мария гүнж хоёр торхноос гарлаа. Эмилия минь дээ. Хоёлаа орон гэргөө одоо яаж амьдрнаа? Чи ямар нэг юм бодооч дээ. Эмилия миний хүслээр элбэд зурхаан тушаалаар алтан дээвэртэй чулуун ордон асарлан сүндэрлэн босогтун гэж хэлэхэд алтан дээвэртэй чулуун ордон асарлан сүндэрлэн босов гин. Эргэн тойронд нь нов ногоон цэцэрлэг нууг нийлж цэцэг навч дэлгэрэн жигүүртэн шувуу жиргэн дуулна гин. Мария гүнж Эмилия хоёр ордондоо орон гэрэлтэй цонхныхоо хажууд суугаад Эмилия,
Чи сайхан нэр болон хувирч болохгүй гэж юу? Эмилиа миний хүслээр элбэт зурхайн тушаалаар төрсөн бие минь одоохон зурсан юм шиг сайхан болоодох. гэж шивнэхэд Эмилиа тэр даруйхнаа л үлгэрт хэлшгүй, үзгээр бичишгүй сайхан залуу болов гин. Яг тэр үед нь хаан анд явж байгаад урд хожид үзээгүй шинэ ордон байхыг хараад Миний газар нутаг дээр хэн ингэж хэлж асуулгүйгээр ордон барав? гээд мэдээд иргэж элчээ явуулав. Элч зарцнаар нь ордны цонхон дор ирээд асуухад Эмилиа Хаан эзэн өөрөө манайд зочлог. Хаанхын хэн болохоо би ганцхан түүнд хэлнэ. гэж хэлэхэд зарц барлаг нь хаандаа гүйн очиж Эмилиагийн хэлснийг дамжуулав гин. Хааныг өөрийн биеэр зочлон ирэхэд Эмилиа ухтан авч ордондоо оруулан ширээнээ суулгав гин. Тэгээд дайлж зочлоход хаан амтдныг идэж ууж суухтаа гайхан. Сайхан төрсөн сайн ирмэн. Чи хаанхын хэнгэгч юу? Бэшин дээрээ суугаад таны ордонд очисон таныг Эмилиаг санаж байна уу? Та охинтойгоо цуг торхонд хийгээд тэнгис чидсэн шүд. Би Эмилиа байна. Хэрвээ би хүсвэл хаан улсыг чинь хар үнс болгож чадна шүү. Гэхэд хаан ихэд тайн өршөөл уучлалгүйч. Охинтой минь суу. Орон улсыг минь авч захир. Гагцхүү амнасыг минь хэлтрүүд сайн ирмэн. гэж хэллээ. Тэгээд хотлыг донслогсон их найр хийж Эмилиа Мария гүнжтэй гэрлэн улс орноо удирдан залах болжээ. Ингээд сонин үлгэр төгслөө сонсон хүнд ялаалаа.